За сайн бацхан Эдидагийн дараагийн дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Бид нэр баримттай хараад бус ямар юу илээ шүмжлээ. Бодтой. Ааха. Одоо яг гуйшана. За сайн бацхан Эдидагийн шинэ дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Бид нэр баримттай, бодтой хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Тэгээд би яг одоо UB галерея ирсэн байна. Юуны үлээ? Улаанбаатар галерея. За бүр дахнаас ихчихье. За сайн байцгаана уу. Эдида контентын шинэ дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Бид нэр баримттай, бодтой хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Яг одоо Улаанбаатар галереягийн үүдэн дээр ирсэн байна. Миний ард шинэхэн нэгдсэн Subway franchise байгаа. Тэгээд энд сэндвич идэх болно. Subway-ийн түүхийг ярих юм бол анх 1965 онд Америкт байгуулагдсан. Тэгээд яагаад Subway гэдэг нэртэй болсон бас амар сонирхолтой. Тухайн үед 19-р 20-р зуунд Италичууд Америк руу маш их хэмжээгээр нүүсэн. Тэгээ Итали соёлоос гаралтай тийм шумбагч завын хэлбэртэй сэндвич борлуулдаг байсан. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө Submarine шумбагч зав гэдэг нэрнээсээ сүүлд нь улбаадаад Subway гэж болсон байгаа. Тэгээ Subway-ийн бас нэг өөр нэг гэвэл метро гэсэн утгатай. Тэгээ тийм болохоор манай Монгол улс Subway-тэй болчлоо, метротой болчлоо гэж ойлгож болно. Тэгээ бас нэг баярлууштай зүйл гэвэл яг ингээд хоолны соёлын хувьд бас нэгэн шинэ франчайз, олон улсын франчайз орж ирээд тэрэнд бол би бас баярлж байгаа. Subway өчтөр очсон гэвч очор маш их байсан. Subway хүсэл байсан даанчийн очрыг хараад маргааш өглөө эрд ирэхээр боллоо. Тийм болохоор өнөөдөр хурж ирсэн. Тэгээд яг миний хүссэн сэндвичүүдээ бол захиалах боломжгүй байсан. Ягаад гэвэл маргааш нөгөөдрөөс гарах юм байна. Харин энэ удаагаар бид нэр 3 сэндвич туршиж идэж үзнэ. Steak and cheese гарахгүй юм байна тийм ээ? За ойлголоо. За Subway Club, Tuna, тэгээд Veggie Delight гарах юм байна. BLT бас гарах юм байна. Бус нь өнөөдөр гарахгүй юм. Тэгэхээр маргааш нөгөөдрөөс ирэх боломжтой юм байна. Зургаан инчийн хэмжээний одоо жижиг сэндвичийн захиалсан байгаа. Тэрнээс 3 сэндвич туршиж үзнэ. Тэгээ Subway Club 6 inch, BLT 6 inch, тэгээд Tuna 6 inch. Ер нь махан төрлийн сэндвичүүдийг энэ турших болно. 6 inch. Тийм болохоор хэдүүдээ захиалга авахыг хүлээе. Тэгээд сэндвичээ идцгээе. Сайн 200. За баярлалаа. За амжсан 30 минут хүлээж агаад Subway авчлаа. Одоо бол нэлээд очтой болж эхэлж байна. За сэндвичээ авчлаа. Тэгээд энэ засгийн газрын ард байгаа парк дотор яг л энэ Forest Gump шиг ингээд суудсан байж байна. Тэгэл амьдрал бол яг л Subway-ийн сэндвич. Ямар сэндвичээ авахаа хизээч мэдэхгүй. Мэдх юм байна штэ. Амар гоё байна. Энэ надад бол амар таалагдж байна. Яг нөгөө Tuna-гийн бичгтэй байна тийм болохоор Tuna загсны амттай. Би хувьдаа бол Монголд ирснээс хойш нэг сэндвич иддэггүй гэхдээ хаяа нэг Tuna сэндвич идэх дуртай. Тийм болохоор Subway-ийн Tuna сэндвичийг амтж үзье. Зя. Ерөнхийдөө Tuna сэндвичээс нь ямарчсан талын идэж үзлээ. Энэ бол 6 inch утгатай байсан. Одоо бол 3 inch болцсон байгаа. Нэг биеийн нэг мах бод шиг ерөнхийдөө одоо агшлтын төвшөнд орчлоо. За ерөнхийдөө бол би 5-аас 3 од өглөө. Одоо Сав баглаа нь бол үнэхээр супер байна. Яалчгүй олон улсын франчайз учраас идэвхэд ер нь Сав баглаа нь маш аятайхан, эвтэйхэн олон улсын стандартын дагуу байгаа. Tuna сэндвич надад ямар мэдрэмж төрүүлсэн бэ гэвэл ер нь надад Tuna мэдрэгдсэн. Гэхдээ яг нөгөө ногоо, үгэрцээ, помидор, сонгон, салат гэх мэт ногоонууд нь баг сэндвичийн 80% юм шиг санагдсан.
Тюна бол маш бага мэдрэгдсэн. Би бол яг тюна сандвич идэнгүүтээ тюнан тийм аваарсан тийм ерөнхийдөө их тийм сандвичийг идэх дуртай байдаг. Тийм болохоор би 5-аас 3 өглөө. Тэгээ Subway нэг онцлог нь юу вэ гэвэл талхаа өөрсдөө барьдаг. Талх нь бол давгүй байна. Гэхдээ Subway гадаадад бол яадаг вэ гэвэл талхны сонголт өгдөг. Харин энд бол талхны сонголт одоохондоо байхгүй байгаа юм байна. Дүнгиж Монголд нээгээд хэдхэн хоног болж байгаа учраас тийм болохоор яг үйл ажиллагааны жигдрээд талхны сонголт нь өргөж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тюна сандвичд би бол 5-аас 3-ыг өглөө. Яалчгүй тюна бага хувь эзэлж байна. Энэ зах талаас нь хацгаар тюна нэг мэдрэхгүй байгаа. Харин дотгошоо талаас нь хазангууд нь эзэлтгүү нь арай их байна. Subway-ийн хувьд бас яг очингууд яг миний авъя гэсэн сандвичүүд байгаагүй байсан. Тэгээд яг боломжтой сандвичүүдийг л авсан. Тийм болохоор яг бүтэн менюнийх нь тал нь авах боломжтой байгаа. За BLT-г авъя. Энэ бол ер нь бол сонгодог классик сандвич. Ягаад гэвэл дийлэнх газар бас энэ сандвичийг Монголд хийдэг. BLT бол bacon, lettuce, tomato гэдэг тооцлол. Тэгээ BLT сандвичийг авч үзэх юм бол нэг ялгаа нь юу вэ гэвэл юу? Талхаа овонд шарсан байна. Тоустерсэн байна. Bacon, lettuce, tomato эзэн чинь шууд bacon гоё үнэт чинь. Тэгээд эхний хадсалтаар бол маш гоё амттай байна. Bacon маш гоё үнэт чинь. Бэйкнээс гадна хям байна. Ерөнхийдөө Subway-ийн нэг давуу тал нь болон онцлог нь юу вэ гэвэл дийлэнх орц нь бол яг адилхан байгаад байдаг. Ялгаа нь юу вэ гэвэл яг үндсэн орц нь өөр байдаг. Одоо тюна ч юм уу, бэйкон ч юм уу. Харин үндсэн орц нь бол яг адилхан байгаа. Салаатны навч, помидор, үгэрцээ, сонгон тэрүүгээрээ бас хийхэд ч гэсэн амар. Энэ талх нь бол одоо овонд цэцэн байгаа учраас арай нэг өөр мэдрэмж байгаа. Гэхдээ бас асуудал нь яг л адилхан юм байна. Тюна шиг. Ягаад гэвэл юуны бэйкон амар нэмгэн бэйкон байна. Тэгээд яг crispy гэдгийг нь бол хэлэхэд бол хэцүү байна. За би бэйконээс нь л зүгээр амтаад үзье. Бэйкон нь нэмгэн ирчсэн. Тэгсэн мөртлөө амт нь бол маш гоё байна. Бараг амд хайлах гээд байгаа юм шиг. Гэхдээ бол crispy бол байхгүй байна. Тэгтээ амт нь бол гоё байна. Тэгээ миний үсэж байгаа сандвичний гэвэл яг л бэйкон нь одоо ингээ хардаа маш нэмгэн зүсэгдсэн байна. Тийм болохоор би бол мах идэх дуртай учраас надад бол хитрхи нэмгэн байна. Яг л нөгөө тюна шиг адилхан асуудалтай. 80% нь бол талах ногоо. Тэгээ 20% нь л энэ гэхдээ бараг 20% гэж хэлээ. Бараг нэг 90-10 зарчимтай юм билүү. Дуучин бол би production-ы зарчимтай 90-10% бол нөлөөлж байна. 90% нүүрс ус, 10% уурга гэх юм уу. Энд бас 3.3 хагас өгмөөрэ 5-аас 3.1 хагас. Тэгээ манай бас сандвичд маш гоё амт оруулж өгдөг. Харин бэйкон бол tunагаас одоо илүү амттай, гоё амттай санагдсан. Subway Club. За Subway Club бяцлаг байгаа юм байна. Одоо melted cheese, салаатны навч, помидор, үгэрцээ, сонгон. Хоёр төрлийн хям байна. За. Гоё. Хоёр хямны амт нь гоё мэдрэгдэж байна. Тэгтэл нөгөө саяны BLT сандвич шиг адилхан ялгаа нь юу вэ гэвэл хоёр төрлийн хям байгаа. Тэр хям нь бас порц надаа маш давгүй санагдаж байна. Тэгтээ бас үнийг аваад үзэх юм бол Subway Club чинь 15,900. Харин BLT бол 11,900. Харин tuna бол хамгийн хямдхан буюу 10,900. Тэгэхээр үнийн ялгаанаас мэдрэгдэж байгаа юм байна. Ягаад Club нь илүү үнэтэй, ягаад гэвэл махны хэмжээ нь илүү их байгаа учраас. Гадаадын Subway-ийн онцлог нь юм гэвэл бас тэнцээ очингуудаа өөрийнхөө хүссэн сандвичээ хийлгүүлж болно. Монгол тэр одоохондоо нэвтрээгүй байгаа. Тийм болохоор удахгүй нэг ажил жигдрэнгүүтээ нэвтрэх байхаа гэж бодож байна. За
За Subway Club Sandwich надад хамгийн амттай санагдлаа. Би 5-аас 4 оноо өглөө. Хям нь маш гоё амттай байна. Ингээд бүр ингээд цогцоор аваад үзэх юм бол бүх орц нь хоорондоо гоё уялдаатай байна. Хайм нь гоё амт, хям нь гоё амтгдж байна. Дээрэс нь энэ хайлсан бяцлаг melted cheese нь яг эдэнгүүт нь бас гоё амт оруулж өгч байна. Тэгээд би ерөнхийдөө энэ миний амсч үзсэн 3 сандвичаас Subway Club Sandwich нь хамгийн гоё амттай. Би 5-аас 4 оноо өглөө. Дараагийн удаа Subway руу очихдоо 3 сандвичийг амсаж үзнэ. Тэр нь бол steak and cheese, BMT тэгээд chicken teriyaki. Ягаад вэ гэвэл энэ 3 сандвичүүд нь бол дэлхийд даяар Subway-ийн франчайзуудад хамгийн их борлуулагддаг сэндвичүүд байгаа. Тэднийг нь амсч үзмээр байна. За та бүхэн энэ дугаарыг үзээд Subway руу зорж очиод бас сэндвичийг идэж үзээрэй. Бидний хувьд бол 3 сэндвич идэж үзлээ. Tuna, BLT, тэгээд Subway Club. Хамгийн амттайгаар нь Subway Club сэндвич тодорлоо. Гэхдээ Subway Club нь бол энэ 2 BLT болон Tuna-гаас бол ойролцоогоор 5,000 төгрөгөөр илүү үнэтэй байгаад байгаа. 15,900-ийн үнэтэй байгаа шүү. Тэгээ Edidag контентын гол зорилго нь юу вэ гэвэл та бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Энэ контент таалагдж байгаа бол шеэрлээрэй. Мөн бас subscribe дараарай, follow дараарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлаа.